Дэлхий дээр гэр бүлийнхэн төлөө хар компанид ажиллаж байсан залуугийн амьдрал оронгороо ирэх гэж. Эхнэр нь өөр хүнтэй явалдан охин нь өөрийнх нь биш гэдэг мэдэгдэв. Ажлын газрынх нь хүнд мэхлэгдэн өрөнд орж эхнэрээсээ салан хүүхдээ өсгөх мөнгө илгээх болсон залуу эмчилгээ хийлгэх мөнгөгүй болон нас барах болов. Гэвч түүний өмнө гарч ирсэн эрэхтэй түүний амьдрал басан зүйлийг харуулan өөр ертөнцид очих амьдралын санал тавив. Залуу өөрийн найзтай ярилцдаг байсан робот сансрын хөлөгтэй ертөнц сонгосноор гариг улсын захирагч гүнгийн герт төрөхөр болов. За Лайм Карли хоёрыг ярьж байхыг харсан багш уур нь хурж Лаймыг бэлтгэл дээр нь бүр албаар зовоож өгнө хөрг. За ард иргэдийн сэтгэлийг харцгаая. Нилээд сайхан болцсон зав байх бөгөөд өдөртөгч солигдох төдийд ингэж өөрчлөгдөх гэж гинтэйгээд хоорондоо ярилцаад байж идэг. За роботын засвар дуусч эцэст нь туршиж үзэхэр боллоо. Асаагаал хөрхий шууд унчин зав. За тэгэл илүү сайн хөдөлгөхийн тулд төсөөлөл хэрэгтэйгээд Карлийн зааж өгнө. Тэгсэн байхгүй Лаймын төсөөл буруу зүйл бодноо хөрхий. Манай багш жуурлаад харин хөгшөө ахын санаа амарна. Яагаад вэ гэх юм бол ерөөсөө амаагаас салахгүй байсан болохоор тэгээ эмхтэн хүн ер нь баг сонирхоо байж гэж боддог гэсэн зав. Тэгээд яг энийг харчаад ямар ч лсэн нэг үр удамтайгаа үлтгэл юм байна гэд баярлаад авчихдээ. За тэгээд элднийх нь бэлтгэл нь цоцолд Лаймыг бас нэлээд зовхоно. Тэгээ Лайм бодож олдсоч энэ чинь нээрээ шидийн ертөнцид физик зүйлэр боломжгүй зүйлийг нээрээ шидээр болгоно гэд. За ингээд тасралтгүй нэг хэдэн жил бэлтгэл хийсний эцэст чаддаг болт юм аа. За тэгээд л одоо эдрээгээ багштай үзүүлэн заяа. За тэгээд энийг харсан багш нь бүр шок заяа. Хөөе би ч энийг зүгээр хуурах гэж үзэлсдэгс чинь ягаад ч ихнээсээ болгоод наа гэд. Тэгээ энэ юу намайг хуураад нүү гэж бодоод байж. Тэгээ манай Лайм ингээ сайхан физик боломжгүй зүйлийг шидээр нөхөд тэгэд алдарт гэрлийн гэлбайлдаа сурч авч байгаа юм да эцэст. За тэгэд багш нь бас дог байдлаа алдахгүй тулд өөртөө бардах хориггүй цаашид уламс оролцоороо гэд явуудаг. Бүрч явахгүй л дээ бас. За тэгэд технологийн дараа Лайми Кларктагт нэг хідэн сансрын дээвчд хурж ирэн заяа. За тэгэл энийг ч миний зөвлөх хөрсөн хүн болгоны бүрсэхгүйгээр манай хүнтэй өөрийн биеэр очиж устгахаар болно. Тэгээд энэ дээрээ багшийнхаа зааж өгсөн эрдмийг одоо энэ дээр гаргах нэг л тэгэл нүүдүүлнэ ингээл очилт тулж байгаа юм. Очилт тулдаал манай хүнтэй сайхан гэрлийн гэлбаалдаа ямар ч лээсээ хийд. Тэгээ нүүдүүл нэг бүр гайх нарахгүй шүү дээ. Энэ одоо яагаад ийм хол цент завчиж байгаа гэд бүгдийн сайхан устгах юм да. Тэр нь л одоо ингэ өөртөө айгуу том асуудал асуудаг юм аа. Энэ нь тийм жижиг бүлгэн биш үү? Нэлээд том бүлэг. Тэгээ Лайм одоо энийг ганцаараа бас яаж чадах юм аа. Төжөөж түргэнт. За нөгөө дээрэмчтэй ахлагч нь нөгөө ялагдж ирсэн зэргүүдээ ялагдаад ирж байгаа юм боо новшнууд чинь хамт өгөхгүй яасан гин нэлээд л урлнаа. За тэгэл манай хүү ялалтаа байгуулчаад хамгийн эрдэнэсийн хураана гэсэн чинь баахан металл байдэн зэ. Тэгээ юу вэ алмаа залт эрдэнэс яасан гэсэн энэ ертөнцид нь алт алмаа тэр баг үн цэнэгүй байж таарна. Тэгэл шууд тэр хамаагүй бүх алтаар нь миний өрөөг чим бас алтан зоос хийнэ гэж амнаа. Зөтгс чи нөгөө дээрэмчт нь бас зүгээр ихгүй зөө. Лайм л ингэ захаа хэлхээ өнгөтлөө ингэ барьцааны хүмүүс тэгэхээр зөө ингэ бууж өг гэдэг саналтай өгсөн. Тэдний арим нь угаасаа амар том. Тэгээ манай хүнийх бол хөрхий чаваас нэг 10,000 аримаас одоо ер нь хөдлөх боломжтой нь бол нэг 2,000 л гэсэн үг зөө. Тэгээд ер нь бол ямар ч айгу хуучны дэнгүүттэй байж таараа. Тэгээ манай Лайм ямар ч лсэн. За тэгвэл арим хөдлөж одоо тэдэртэй. Ер нь бол энэ хоёрын толлоо одоо удахгүй эхлэндээ хоёр талаас те Лаймын арим тэгээ дээрэмчтэй арим гэд явна да. Ашиглагдах боломжгүй хөлгүүдээ бүгдийн сайхан зараад хуучин гайгүй ашиглацгаар хөлөг авнаа. Манай хөгшин мэйд ах язгууртай хүн хуучин юм авч болохгүй гээл хэлнэ. Манай хүнч би хэрэггүй зүйлдээ мөнгө өргөх дурггүй гээл хэлнэ да. Энэ үеэр Карлийн шин зэвсэг танилцуулах уралдаанд орно. Карлийн хөлгүүд бүгд тулааны үзүүлэлт гайгүй өндөр сайн зөв. Тэгэд нөгөө нэг Карлийн өрсөлдөгч хүндний хнаалгаар одоо нэг тийм тулааны үзүүлэлт нь гайгүй биш гэсэн мөртлөө нэг тийм тансаг зэрэглэлийн баахан хөлгүүдтэй зөв. Тэгэд манай Карлийн жоохон тансаг зэрэглэлийн хөлгүүдээр жоохон мэдрэмжгүй байс хараад дээр нь л тэгээд Карлийн өрсөлдөгч нь тэнд ялнаа. Тэгээ манай Карлийн зөв багшаас нь Лаймын багшаас ингээд Лаймын сонирхлыг асуунаа. Тэнгүүт нөгөө багш нь миний сонирхлыг асууж ийн гэж бол яг өөрийнхөө сонирхлыг хэлээл үжи байж тийм зөв. Мань багш манай хоёр жоохон нэг адилхан сонирхолтой юм шиг байгаа зөв. За тэгэл нөгөө Карлийн ч маргааш нь яг багшийн хэлсэн сонирхлоор хувцлаад Лаймд онгоц заана гэж авнаа. Тэгээ манай Лаймтай энийг харчаал тэгээ ямар нүд талтрамаар юм бэ. Тэгээ нэг өрөвдөөд хөрхиж авсан нэг 300 шин онгоцыг авахаралт. За хэдүүл нөгөө нэг замчлагчийг хараа да. Энэ бол сөрөг сэтгэл хөдлөлөөр хоолдог. За тэгэл
Би тэрийг асар их өртөө гарагт авчихсан. Өдий цаахан амиа хорлох гэж байгаа бахтаа гээл. Очсон чинь хот эдрэнд бүр хөгжчихсэн. Юу вэ? Саяхал мөхөх гэж байсан гарыг үзтээ. Элдний сургуульд нь юу болсон? Ууг нь тэрэнд хамгийн бүтэхгүй юмыг явуулсан да. Гэт харнаа. Нөгөө багш нь Би юу ч чадахгүй байтал худлаа толгойд орсноо хэлгээд яагаад болгоод байгаа вэ? Гажигтай юм шүү. Элби жинхэнэ болгоно гэдэг чинь өөрөө ер нь гажигтай үстэй гэж бодоод сайхан уугаад байжтэй. тэгэд нөгөө замцлагч лаймыг харнаа. Тэгсэн лайм бүр төгс болцсон. Мөртлөө багшигаа гүйцэх хол байна гэд шүтцсэн байж байдгийг. Лайм чи энэ дэлхийд авчирсан замцлагчтай баярлаа гээл. Бэжин замцлагч бол эрэг сэтгэл бол миний хувьд хор гээл таршилнаа. Манай хүн бодноо. Би чамайг одоо илүү өндөрт гаргаж ороод илүү өндрөөс аваад доош нь ондгаагаад тэгээд надад илүү сайхан сөрөг сэтгэл өгөндөө гэд нэг тийм төлөвлөгөө гаргахаар болно. За тэгээд манай лайм маань эзэнт гүрнээс хуучин үлгүүдийг авахар болно. Энтэй цуг ингээд давхард сэргүүд нь ирэхээр болдог заяа. Энэ дээр нөгөө нэг замшлагт нь нэг 20 төлөвлөгөө гаргана. Тэгээд чам руу одоо өстой хамгийн шодрох цэргийг явуулаад тэгээд тэд чиний өөдөөс бүгд баслах гаргаад тэгээд чи сайхан дарчил дуусандаа моосандаа гэд тэгэл хамаг шодрох цэргүүдийг олж байгаа юм л та. За худалдаа авсан бүх хүлгүүд ирлээ те. За тэгэл бас дээрэмчдэг хүлэг хараад энэ залуурыг өөрийнхөө хүлэгт хийгсэн. Карлийн нэмэргүй жолоодох тэцүүгээд ер нь бол дэмий гэж хэлжтэй зэ. Гэхдээ лайм бит хоёрт бол те эр хүнд нэмэргүй гэж мэдсэж хүсэх үе байдаг юм. Эрэхтэй хүн тийм байдаг юм. Гэт бэжсэн манай хүний нүдэнд юм торноо. Тэрийг даагаж яваад дээрэмчдийн үндсэн баазынхныг байгаа барьцлыг олж ав. За тэгэл дээрэмчд ч бас хөдлөөд эхэлснэ. Эцэст нь сансрын дом тань эхлэн дээ. За тэгэхээр хоёр талын харим шүлжүүлтийн үүдний наан цаанд байна. Лайм плотод дагуулаад гараа шод мөргөлдөнө. Гэхдээ хөөхий шилжүүлэх үүдний төлбөр гаргаж чаддаг юм аа. Мөнгө орхиод ирсэн зөө. Тэгэд хэсэг зурлнаа гууж үтсэж тэгээ нэмэргүй байх нь тэртээ. За тэгээд лаймын нүдэнд нөгөө муур харагданаа. Дагаж авч яваад өдөрлөгөө өрөөлөө ороод хоосон байхаар нь үүдийг нээд үүд рүү төрүүлж орсон дээрэмчдийн зам хацаагаад хөөхий эзэнт гүрний цэргийн бааз дээр ирчихнэ. Энэ үед лаймын харим дээрэмчдийн төв бааз руу гиндүүлж дайралт хийн. Дээрэмчдээ манай араас 3 дахин их чиглээ. Тэгээ ер нь бол манай лайм сайхан ялцтай юм аа ялцтай. Тэгэл дотор нь ороод эрдэнэ сайжихта нэг тийм туршилтын лабораторид нь очноо. Тэгс чинь тэнд бүр ингээ хүмүүсийг бараг бүр харахын эцгүй болтол ингээ хоёрхцсан зүг. Тэгээ тэнд байгаа охин ингээ намайг алаад өө зүг манай лайм алхаа бэлт юм аа имчилгээр болтыг. Яагаад вэ гэх юм бол те манай лайм ч те сайхан сэтгэлтэй юм чи ингээ надаас илүү хүнтэй амьдралаар туулсан юм чи би эдрийг тоохгүй байх нь миний хувьд үнэхээр муухай санагдаж байна. Тэгээд бүгдийн айгу ихтэй имжлэг нь айгу өндөр зарталтай зөө. Тэгэл манай лаймыг харсан дэр нэг шодрох зэрэг ингээ шүтсэн мэддэг зөө. Эзэнтэй хайртай болж эхэлж өглөөл те. Ер нь бол тэгэл нэг хэдэн хүмүүс за энэ охиных нь хальт түүхэн танилцуулж. Энэ охин бол ингээд өмнө нэг гаригийн гүнж байсан зөө. Тэгээд дээрэмчд дайраад тэгээ хөөхий нөгөөдөл навчаад гаригтан шууд сүрүүлсэн зөө. Тэгээ аав ээж мэж. Тэгээ энэ хөөхий тэгээд ялагдсан юм байлаа л. За тэгээ дээрэмчдийг ч сайхан устгаад тэгээ баазын чийлсэн сайхан элднийхээ бэлтгэлийг хийнэ. За тэгэл манай багш бол те. Ингээ сайхан зүгээр ингээ учир зүггүй нэг бөмбөг шиддэг дроноор дайрч идэх зөө. Тэгэл шууд хэлнэ л аим. Чи нэмүү дээрэмчд ялсандаа битэн ирдээд байгаарай. Чи миний сэлмийн урлаг ингэж доромжлохгүй шоогоруулахгүй шүү. Гэл хуцаад гэж тэ. За тэгэл гэж чи лайм тэгээ би одоо ийм ол юм яаж аах юм бэ гэсэн тэ. Тэр нэг багш нь өөрөө аргыг нь олж мэдгээд хэлчихсэн. Тэгээд өөрөө аргыг нь олж мэдсэн. Манай хүн тэгээ ер нь нэг шидийн бамбаа гаргах сурнаа. Тэгэл багш нь дахиж хараад энэ одоо юу хуцаад байгаа бэ? Яаж хаагаад байгаа юм бэ л гэж бодсон зөө. Тэгээ манай багш бодноо яг энэ дээр өөрийнхөө амийг аргалахыг бодсон зөө. Нэрээ лайв ч уурлахаараа нэлээд лайвлтай хүн гэсэн. Гэт тэгээ одоо шууд энэ дээр амар бүлбүлт үгэлэн зөө. Элтний урлагт төгсгөл гэж үгүй. Надад ч гэсэн өөрийн гэсэн бэлтгэл би, чамд ч гэсэн өөрийн гэсэн бэлтгэл би. Чи ингээд төгсөгч боллоо гэл. Манай лайв үгүй багшаа ингээд чи бити ирэхлээдээ. Надад өөрийн гэсэн элтний зам би. Цаашдаа өөрийнхөө бэлтгэлийг хийж өөрөө хичээж яв. Элтний зам урч шүү. Одоо чиний хийх ажил бол гэрлийн гэл байлдыг сансар түгэх явдал. Гэд шилж авнаа. Манай багш нэг худлаа юм заачаад бас тэндээ амар ихтгэл төгс уснаа бас. Тэгээд лайм цайхан амьдарч бүх юмны бүтээл нөгөө замчлагч талархнаа. Замчлагч яаж надад ирэх сэтгэл өгч чадаж байна. Би чамайг заавал том дунгандаа гэд өшөн зонгой бодоод өгчтiin зөө.
За тэгээд нөгөө нэг олзлогсон огтоцонд бүрээ идэгрээд сэрсэн байдаг зү. Тэгээд сэрч үрсэрчээл одоо ингээл сайхан лаймын цэрэг болж байгаа юм л та. Яг өөрсдийн хүслээр заяа. За тэгэл арт иргэд нэх юм бол ингээ бүгдээрээ л завгүй цалинт сайтай тэгээ сайхан ингээд эзэнт гүрнээ магтаал гэж идэв. Тэ? Манай хүн бол ууг нэгэл зориг бол тэ арт иргэдээсээ татвар аваад өстө бүгдийн зовоогоо л тийм өдөртөгч болно гэж бодсон ч тэ шал эсэргээр. Яг өөрөө сайхан амьдарч байгаа л та. Тэгээс арт иргэд нь сайхан амьдрна. Тэгээ бас энэ занал гоё л доо. Тэгээд ер нь энэгээрээ л гэсэн тэр. За цэргүүдийн сэтгэлийг харцгаая. За тэгэл лайм эзэмшил хөөгдөж ирсэндээ баяртай байна. Хангамжч сайн дээрэмчдийг харсан ч хараагүй юм шиг өнгөрүүлнэ гэдэг язгууртнууд олон байтал гүнтэн үнэхээр бишмээр юм гэнэ. Захирагч гэдэг үгний утгыг мэдэж авлаа. Бид ч үнэхээр азтай юм да гэд нөгөө замслагчийн хэлгээсэн зэргүүд нь юу бослог гаргах. Лайм бол агуу өдөртөгчгээд байж байдаг. Нөгөө дээрэмч чинь 30 мянган хөлгөөр өшөөг авахар болно. Тэр хэд нөгөө нэг хаант улсын айрамтай тулаад тэгээ сайхан 2000 хөлгийн золиос нь гарангуутлаа 30 мянган хөлгтөөгөө маа буцаа ирсэн чинь төв нийслэгдсэн гэдэг. Тэгэл орн үрсэн шууд манай лайм лөө шууд дайр харлаа да. Ер нь л одоо л амар гоё тулаан эхлэх гээд байгаа юм. Ер нь аль болох тийм тулаантай хэсэг ингээд жоохон бүтэн харуулахыг боо хичээдэг. Гэтэ яг копирект авчт юм. За нөгөө нэг замслагчин гарч ирнэ. Тэгэл аимч бодвол би чамд алт эрдэнэс дөрөв дээрвчтэйг авчирч ирлээ. Чи тэр бүгднийг ялах юм бол алдар нэр хүнд эрдэнэс гэд бүгд чинь яах гээл. За тэгэл энийг сонснооч манай аим сэтгэл нөрөл дайнд бэлэн гээл. Ер нь л тэгэл шууд дайтгаар болчихсон юм л. Тэгэл ер нь удирдлага нь хэлдэг байхгүй. Ер нь маах 3% магадaltaй ялахгүй юм. Хамаагүй би заавал дайрна. Тэгээ төвийг төв улсаас тосламж ирэхийг хүлээнгүүт тэдний ирэх хэсэрэл манай хуугасаа ялах тань гарцаав. Одоо зүгээр дайрж ороод дуусгая гээл. Тэг заав та. Зөө тэгэл тулаан эхлэхээс чи бүгэлддэг 3 онцноо. Тэгээд манай цэргүүд нь болохоор манай удирдахч хамгаална гэд бүүндөө ер нь л сайхан эзний л хамгаалж лавл болоо. Тэгээд бүүндөө бараг өгөхөд бэлмэд. Тэгэл манай лайм уурлаа. Эдэр бүгд миний та нар миний хөлгүүд бүгдийн бити хий дэмий гарц та нарын тусал цус хүртэл минийх гэл цэргүүдийнхээ сэтгэлийг хөөрхөн бариад байна. За тэгэл манай лайм маань өөрөө толгойлон шууд дайнд ороод араас нь шууд тэр нэг ажилтнаа тушаалын бууруулгуудлаа дайны удирдлагад амаа гэдэг өгнө. За тэгэл сайхан тулаан эхэлж байгаа юм да. За тэгэл лайм маань өөрхөн хоёртыг жолоодод дайндаа гарч байгаа юм да. Тэгэл бүх зэргүүд нь лаймыг хамгаалаад араас нь шууд дайралтанд орно. Тэгээд дайсныхан болохоор шууд минжилсэн талбай хамаг шууд 30 мянган зэрэгээрээ шууд хүч төрчл орж ирнэ гэж үзэж байгаа юм. Тэгэл манай хүн зүр тэр дунд нь зүр гүвж байгаа юм. Тэгэл бас тэнд үүдээ нэг тийм торгон зэрэг мэрэгтэн толноо. Тэгэл тэдэр нь би энэ дэлхийн хамгийн шилдэг зэвсгийн эрдмийг мэднэ гэл. Манай лайм чи тэгвэл гэрлийн гэлбаг мэдгүй өсч мэдхгүй тийм юм хараач хүн байна. Чиний хэлж угаасаа хуурамч гэвэл чи миний хэлдэг хуурамч гинэгээд тэгээ сайхан бүгдийг хомроглоостаад тэгэл эцэст нь нэг юм гэрлийн гэлбаа хэлнийхаа бүр амар хөлбрийг явуулцав. Энүүгээр дайнд бүр эргэлт үзүүлнэ гэд 3% ялах 3% магадaltaй байсныг шууд 83% болгоод тэгэл шууд тэр нэг үлдсэн тарсан цэргүүдийн бүгдийн сайхан хамж устгаал. Өөр нь л ингээд сайхан дээрэмчтэй дараад авчихсан. За тэгээд бас дээрэмчтэй эрдэнсийн сан руу очсон. Тэг чи нөгөө нэг гараагац тэд нөгөө нэг замшлагч нэг тийм булгаацаад нэг жоохон хүч өгчдөг зөө. Тэгээ азар манай хүн нэг тийм нэг агуулгаас нь эртнээс хилэн болсон. Тэгээ тэрүүгээрээ зүгээр сайхан завчаал дуусгаачихсан. За тэгээ сайхан амарч имэрч болж тэгээ. За тэгээ арт иргэдийн амьдралыг харцгаа. Арт иргэдийн амьдрал бол маш дэвшилсэн. Тэгээ бүгдээрээ эзэндээ талархдаг. Ер нь л тэгэл бүгдээрээ айгуугаа амьдралын дэвшилсэн байдаг. За тэгээд нийслэлээс манай лайм шагнал гардуулахар болно. Нөгөө нэг дээрэмчтэй ялсан гэд нэг баатрын шиг. За тэгэл лаймтай уулзах хүмүүс нэрсэж байна. Нөгөө нэг гэр бүл нэвдэг зөө. Тэгээд нэг аав ээж нэмээ өвөө мөвөө эдгэрэн зөө. Тэгснэ шууд гэлээжсэн. Мөнгө төгрөх асуулт. Тэгээд зүгээр баха өрөнд тааж явсан. Энэ тэр одоо юу вэ? Тэгснэ бүр манай амаагийг зөө бүр наад нэг хогийн робта хаяач маяач гэд манай лаймч одоо тэгээд өмнөх амьдралаас травматай штэ. Тийм болохоор ингээд амаагийн амар үнчээд өгөхгүй. Өөдөгч бүр манай хамаагийн их заяг. Наад хогоо одоо хүртэл ашигласаар юм. Наа хогийг ч ордон дотор оруулж ирч болохгүй шүүд олон юм бүр хуцаад идэв. Тэгээд лайм ер нь л амаагийн үйл ингээд лаймд бол амар үнчээд заяг. Тэгээ ер нь бол нэг AI гэхэргүүд нэг тийм өөрийн гэсэн бүр сэтгэл хөдлөлтөй. Тэгээ лаймд амар анхаардаг. Тэгээ ер нь лаймыг
үргэлж нэгт тавьдаг. Тэр за тэгэд манай лайм өссөн хариултыг минь хэлнэ. Та нар бүгдээрээ ер нь шууд зайлцгаа. Та нар одоо надад ямар ч хамаагүйгээд сайхан шулуу хойлол өгч зөө. За тэгэд нөгөө замчлагчсан. Лаймыг гэр бүлд хомс инэ. Энэ хомс нь их юм бол лаймыг гэр бүлийн толгойлогчоос нь түтгэлцүүлэх зөө. Ер нь л тэг гэр бүлтэй чи бүх юм алдаж дуусныг энэ айгу бас муухай сапак нохоо. За тэг нөгөө нэг новшин гэр бүл нь авчаад ерхий сайдтай болцоод нөгөө өргөдлөө гаргана хаа. Тэг манай ерхий сайд бол азар те. Манайх одоо ийм лайм шиг сайн үнийг бол та нар хачаа марсалахгүй гэж юу сайхан шолох хэлэл. Тэгээд манай хамаагийн ер нь бол ингээд лаймын сул тал нь болох гэсэн баггүй юу? Хамаагийн болох гээд тэг манай хамаагийн роботын дүрмээр эзний хамгаална гэд өөрийгөө унтраах санал тавьдیں۔ Тэгээ манай лайм маань чи хүртэл нав битээ орхиж авах гэдэг л та гэл. Тэгэл манай хамаагийн маань чиг заал. Энэ хоёр маань хөөхөн нэлээ ярилцчаад манай робот маань уйлнаа. За тэгээд уйлснаар ер нь л тэгээд энэ хоёр маань тэгээд цаашдаа ер нь хамт байна. Яг мэдгүй. Энэ нь ер нь тэгээд цаашдаа аниме нь л гараагүй тэгээд манганд байгаа. Энэ нэг цагаан зураг дээр мангагийн оруулна заяа. Тэгээд оруулахаараа сайхан та нарт хэлнэ. Ер нь л айгу гоё л төгсөнд. Энэ айгу хөөх аниме үү? Та нар үзвэл угаас айгу гоё. Тэгээд тулаатай, тэгээд романс, тэгээд хадлын хөдөл. Яс исекай төрөлтэй. За тэгээд энэ үрээд бичлэг дуусчихна да. За тэгвэл ингээд дараагийн 7 хоногоо сайхан өнгөрөөлөө. За ингээд баяртай.